За ажил ямар байна? Дэжгээ юу болсон бэ? Дэжгээ халгаач. Хотон багшаа. Манай хар хүн сүүлийн үед нэг л гэртээ тогтохгүй байна. Би өөр хүнтэй олцсон болов гэж бодоод байгаа байхгүй. Аль эртний болцсон юм шүү. Та анзаараагүй юу? Үгүй л дээ зүгээр л би тэгж бодсон байхгүй. Танд ямар нэг юм мэддэггүй зү. Та мөч бас таарах тохиолдол байдаг талтай шүү. Хөө амтан мэдчихвэл сургуулаар нэг яриа болох болов гэж бодох юм. Тэгэл нэг сургуульд ажилладаг гэж нөхрөө цагдаж харж хэн чадсангүйгээл бөө юм болвол яана. Өчигдөр өглөө штэ. Танай нөхөр чинь нөгөө математикийн шоохолцсон багштай их л сүрхий дотны яваа харагдсан шүү. Ямар нөгөө нэг юу наран гэд хүүхэнтэй юу? Харин тийм ээ, яг тэрнтэй чинь. Бүр аль эртний дотны юм шиг бүр инээж хөхөрч гисэн явж байсан шин. Хэрвээ би нөхрийгөө зайлуулж захирлын суудал энтер гэж зүтгэхгүйсэн бол юу гэж би нөхөрөө яах вэ одоо? Ястал нөгөө өөдөө шүтсэн чулуу өөрийн толгой дээр гэж болж ах шивт. Тэр наран чих явдалтай хүүхэн дээ. Нодны яалаа да. Нөгөө биеийн тамирын багш Ганбаатар явж байгаад авгаад нь баригдаад сурагчтай өмнүүр хийх газаргүй болсон шүү дээ. Нэрээ тэглүү. Тэр статтай. Яана яаж нөхрөө тэр хүүхнээс салгах вэ? За зүгээр дээ. За та тайвширч. Таавштэй. Та ерөөсөө тайвшрах хэрэгтэй заа юу? Гэхдээ ер нь салтал зайч вэ, лайч вэ? Сална гэдэг чинь ганцхан секундэд л болгооч л. Хэрвээ надад саллын хөвөө шууд яваад өгч тэгээд би яах юм бэ? Тайвшрах. Юу яалаа гэж. Үгүй яадгийн өөргөө өөдний татаад аятайхан залуу уурлаад авахгүй юу? Таал байхгүй юу тий? Би юу? Тий. Би аятайхан залуу чадна гэж юу? Чадалгүй яадгийн. Нэрэж ганц ирхэн царай алдчихахаар тэгдэг ч юм билүү? За бас юу болоод нус нулимстайгаа ойлдцоочоо. Ингэж өөлж өнжиж байж хүний үр английн цуцгуудад яаж эрдэм ном зааж энэ сургуулийг авч явах гэж байна чи. Наад өөлж өнждгээ юм болов таарна шүү. Батаагша. Та ингэхэд жаахан айдаж үзээч. Ер нь эмэгтэй хүн гэдэг чинь уяхан зөөлхөн сэтгэлтэй байдаг юм шүү дээ. Чи наад үгээ бодож ярьж бай. Төрүүлж дуурсан хөхөөний ам яадгийг мэдэх үү? Хөлдөдөг юм. Би яах вэ? Өөрийгөө аваад явчихж дөнгөн. Харин тал өөрийгөө хичээ. Эр хүн хаягаа адрах юм бол ихтэй явдаг юм шүү дээ. Одоогшаа уучлаарай. Чи ч гэсэн энэ сургуулийг өдөртөө өдөрцөн шиг өдөрт. Наад нус нулимсаа арчаач. Бата. Ичдэггүй юм уу? Бата. Сургуулийн цэглэлээрээ дэмдэж байна. Нөгөө моёны жирэмсэн бодлого ажлаас алчихсан байгаа юм да. Тэгээ юу хизээ тэр өчигдөрхөн төрнгээ гүйж явсан шүү дээ. Өнөөдөр уушгаараа алчихсан байна лээ. Ой, чадaltaй залуу багшлын юмсан хөрхий баш хүнд мөнгө хэрэгтэй л байлгүй. Нус нулимдаа тулцтай уйлчихсал явж илээ. Хүүшээ ямар инээдтэй юм бэ? Одоо бүр жирэмсэлж болохгүй эргүү. Энэ ч гэсэн сони юм байна да харин ч. Харин тийм ээ. Хүн л алсын хааны зүгээр хөвгтэй болъё гэж одоо хэлгүй дээ. Хүүшээ ер нь сургуулийн захирал арай дэмдэж байна. Нөхөртөөгөө халдсан хүн бүхнийг хардас сэрдэн ажлаас нь хална. Ямар өөр төрөйдөө орчихсон байгаа шүү дээ тий. Арай дэмдэж байна. Батаа багш захирлагтай арай ч юм байгаагүй маа. Одоо бүр дээрээс намын харьяалгаа бүрч та халдаг болсон байна шүү дээ. Монгол ардын хувьсгал нам бол бүрч ажлаас халагдлаа л гэсэн үг. Хүүшээ тэр цэстаа ил тод асуудал болсон юм шиг байна. Түрүү жил ямар сайндал ядан багшиг ардсан намыг муултаа гэж ажлаас нь халж байгаа хэрэг. Удахгүй бид айгууд ажлаасаа халагдах юм байна л да. Тийм байна. За энэ ч одоо юу болж байгаа вэ? Арай багш нарын хурдлуулж байгаа биш үстэй. За Бараг л багш нарын багтхан зөвлөгөө болж байна да. ямар зөвлөгөө? Яаж ч ухаан ажлаас халагдчихгүй юмсан гэж хэлсэн. Энэнд чи ядаад ах юу ийсэн? Чамд ч амархан баха. Манайтэд бол барахгүй даа байна. Юу гэсэн үг? Захирлын зарлаганд гүйдэх хүн ажлаас харагдчих юм бол хэн захирлын зарлаганд гүйх юм?
Захирлын зарлах хин гэж. Чи? За болтоо. Би хизээч захиралтай сүжирч байгаагүй. Хэн мэдчихсэн. Сүжирсэн ч юм уу, сүүдрэн ч юм уу хэн мэдхийн. Ер нь дээр нэг хідэн халтар түргэний төлөө хоолоогоо сүйдэл орилоод уушгаа цаартал шохоо өрсөж явахад ямар шалтгаангүйгээр хаална гэдэг үстэй хуулинд нийцгүй асуудал байна да. Анхаараарай. Наран багш уулзах уу? Яасан. Өөрөх чинь захирал өрөөндөө дуудаж байна. Яг ч юм бол. Би яаж мэдхив те? Намайг дуудаатгал гэсэн. За одоо очлоо. Захирлаа орчлоо. Нарна. Иш өсөө. Та намайг ямар хэрэгээр дуудсан бол? Наран. Эцэг эхчүүдээс их гомдол ирсэн. Дээр нь сурагчдын дунд чиний тухай их таагүй яриа нэлээд дэлгэрсэн байна. Сурагчдад ямар таагүй мэдээлэл гарсан юм бол? Эцэг ихээс гомдол гарсан гэлөө. Тийм ээ. Эцэг эхчүүдээс маш их гомдол ирсэн. Мэдээж тэр гомдол тэр хүүхдүүдийн ярьж байгаа саналд ганц ч сайн үг байхгүй. Би бол сурагчдад ямар ч хүндрэл алдаа гаргахаар зүйл хийгээгүй дээ. Магадгүй та алдаа гаргаагүй ч гэж мэднэ. Гэхдээ л эцэг эхчүүдээс маш их санал гомдол ирж байна. Би сургуулийн захирлын хувьд энэ бүх санал гомдлыг зүгээр нэг хараад өнгөрөөгд гэж чадахгүй юм да. Тийм болохоор Өдөг чи юу гэсэн үг вэ? Намайг тэгээд ажлаас хална гэсэн үг үү? та намайг маш сайн ойлголоо. Тийм болохоор та маргаашнаас эхлээд өглөө эрт босох хэрэггүй. Хэд хоног сайхан амарч агаад 2-3 хоногоос өөр сургуулиудаар орж ажил хайна үстэй. Үгүй юу гэсэн үг вэ? Та чи юу яриад байна? Та яагаад намайг ажлаас халж байгаа юм? Би ямар алдаа гаргасан юм? Би танд тодорхой хэлсэн штэ. Уг нь ч та манай сургуулийн багш нарын хувьд хамгийн сайн, чадварлаг залуу багш гэдгийг чинь би мэднэ л дээ. Үнийг хэлэхэд надад бас таныг ажлаас халахад амар биш лээ. Гэхдээ одоо яа их вэ? Тэгэхээр та өөр хүнээс алдаагаа хайх биш, өөрөөсөө л алдаагаа хайх болж дээ. Та юу яриад байгаа юм бэ? Таны энэ үйлдэл чи хууль бус зүйл байна. Би ямар ч байсан өөрийнхөө эрхийг хуулиар сэргийлгэнэ. Та хөлөө хүрэх газар яваарай л да. Ямар оргил дээр хүрэхийг та хараарай. Энэ наран багш чи яасан ширүүх явж байгаа юм? Одоо наашаасаа За яасан. Хаалцсан уу? халчихлаа. Тэгээ юунаа ингэ уйд харалж юм бэ? Нөгөөт чинь халлаа инээ тэрэ хуулаар эрх мэрхээ сэргийлгэнж гинөө баах юмээр л хараа явуулсан. Арай нэгмүү хүүхнээс болж энэ сайхан зөөлөн судлаасаа салах юм биш үсттэй. Зүгээр дээ. Тэр ер нь явж илвэг хаа хүрээ ажтэй. Ингээд вэ штэ. Тэр хуулийнх нь хүү ороод ирэх юм бол та хідэн цаас үзүүлээд л болоо. Юун цаас? Яагаад нөгөө эцэг ихийн гомдлын хуудас Юу нөгөө гомдол саналыг яаж тэгээд би болох юм бэ? Тим мэрээгүй шүү дээ. Надад байхгүй. захирал минь дээ. Та ийм юм санаа зовоод хаяад тийм. Өөрөө зохиогоод биччихгүй юу? Тэгээд л болоо. Яг үнэн. Би ямар тэнэг юм бэ? Тим хийм бодоод олчихгүй. Яг үнэн. Чи юу нэ эндэж байгаа юм биш үү? Би чам шиг захирлыг нь амьдралдаа үзсэнгүй. Чи тэг юунд орлоо та? Уурлахгүй яадгийн. Зүг зүгээрээс хөхтөг чи ажлаас навдаг хин юм. Тэр нараа гэдэг ч нөөстэй манай сургуулийн урдаа барьдаг багш нарын нэг. Тэгэж чи өөрийгөө хараах чи. Яаж байгаа? Би яасан? Явуулдаг хүүхний чинь ажлаас халдсан болохоор ингэтлээ уурлаад байгаа юм уу? Чи боож өглөө штэ. Хүн хардах юм олж тий. Чи ер нь ингэхэд битээр явуулдаж байгааг чи хаана харсан юм? Чамд нотлох баримт байна уу? Тийм баримт байвал гаргаад ир.
хий дими ингэж хоосон хардж явдгаа болов таарна шүү юу. Би мэднэ та хоёрын ямар харьцаатайг би мэдхийн дээр мэдэн заяа. Чи юунда тэр хүүхдийг өмөрөөд байгаа юм? Би чамайг бодсондоо тэгэж хэлсэн заяа. Хэрвээ чи тэр хүүхэдтэй холбогдоогүй байсан бол би хизээч юм шиг гаргахгүй байсан заяа. Бүх юм чамаас болсон заяа. За болж үз. Тэгэл усан нүдлээд унтъя. Яс. Үл харна гэж үзсэн үү? Чи өөрөө дандаа хүн. За. Би ч бууж гисэн. Таныг тэгээд ямар ч шалтгаангүйгээр ажиллаас ч алчихсан хэрэг үү? Харин тий. Тэгэл би харин хаана очиж хинтээ уулзахаа сайн мэдэхгүй л байна л да. Тэгэл танаас зөвлөгөө авах гэж ирлээ. Монгол Улсын хөдөлмөрийн хуулиар бол ажилтнтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах 7 үндсэн нөхцөл байдаг юм. Эдгээр үндслээр цуцлахаас 1 сарын өмнө ажилтнад заавал мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл таны захиргааны зүгээс халсан шалтгаан энэ 7 нөхцөлийн аль нь ч тохирохгүй байна. Нэгсэндээ таны эрхийг ноцтойгоор зөрчсөн л хэрэг л дээ. Монгол Улсын хөдөлмөрийн хууль 40-р зүйл хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах. 41 хөдөлмөрийн гэрээг дараах үндслэлээр ажил олгогчийн санаачлагаар цуцлж болно. 41-1 аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, оронтоо хасагдсан эсвэл ажилтны тоог цөөрүүлсэн. 41-2 ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалд тэнцэхгүй болсон тогтоогдсон. 41-3 ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн. 41-4 ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсвэл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан. 41-5 мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл эсвэл түхээ гаргасан нь тогтоогдсон. 41-6 сонгуул, томилолтоор өөр орон тооны ажил албан тушаалд ажиллах болсон. 41-7 контрактд заасан үндэслэл буй болсон. Одоо тэгээд би яавал дээр вэ? Эхлээд дүүргийнхээ шүүхэд өргөдөл гаргаж шалгаж өгөх хүсэх хэрэгтэй. Хэрэг үнэхээр захиралчин буруутаан тогтоогдох юм бол таны цалинг олгуулахаас гадна ажилч эргүүлэн тогтоодог. Тэг үнэхээр хуулинд ийм заалт байдаг юм уу? Мэдээж байлгүй яах вэ? Монгол Улсын хөдөлмөрийн хуулинд энэ талаар тодорхой заасан байна. Ер нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс энэ хуулийн талаар тодорхой мэдлэгтэй, ойлголттой болсон байх хэрэгтэй байдаг юм. Харин тийм ээ. Хуулиа мэдгүй улмаас л яг над шиг ажилласаа хохирч халдчихж байгаа хүмүүс зөндөл байгаа л да. Тэгэхээр таны хэлснээр л яваад идэг хэрэгэ. Та надад туслана эцтэй. Туслахгүй яах вэ? За баярлалаа. Монгол Улсын нэрийн өмнөөс тогтоох нь 1. Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 41-ийн 2, 40-р зүйлийн 5, 128-р зүйлийн 128-ийн 1-ийн 2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Бадан Моогтой Наранг багшийн ажилд эргүүлэн тогтоосгоо. 2.
Мөн хуулийн 69-р зүйлийн 69-ийн 1 дэх хэсэг зааснаар тус сургуулиас нэхэмжлэгч Б. Нарангийн ажилгүй байсан хугацааны цалин болох 94,000 төгрөгийг гаргуулж Б. Наранд олгосгоё. Санхүүжүүлэгч байгууллагууд Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн хуульчдын сургалт ба давтан сургалт төсөл, Америк нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлаг, шүүх эрх мэдлийн шинтгэлийн хөтөлбөр, Дэлхийн банкны шүүх эрх зүйн шинжилэлт төсөл, хууль зүйн дотоод хэргийн яамны захиалгаар хууль зүйн үндэсний төвийн дэргэдэх 9 төг студид бүтээв.